За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Геополитика Монгол суугийн үзэгч эрхэм мандуудынхаа өнөөдрийн амыг ирмэжлээ. Өнөөдөр чи 2025 оны 10 дугаар сарын 24 намрын адаг сарын шинийн 3 гэсэн баха. Тийм ба. За сайхан намаржиж байна уу? Баярлалаа. Сайхан. Одоо ч намар гэж ярихын аргагүй бараг болжээ дээ. Өвөлдөөл орчих шиг л боллоо. Намрын сүүл сарын сар гарсан гинэ. За ингээд өнөөдрийн ээлжит дугаараа эхлэе. Өнөөдөр мөн л одоо манай эрхэм зочин бүгд Монголоор улсын биш ээ тийм ээ. Монгол улсын гадаад хэргийн сайд асан онц бөгөөд бүрэн элчин сайд Лувсангийн Эрдэнэ чулуун сайдыг урьж авцаад байна. Тэгээд өнөөдөр бид хоёрын 3 дахь дугаар. Тий. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр бас онцгой өдөр өнөөдрийн 3 дахь дугаар бол бас онцгой өдөр таарч байна тийм ээ. Нүүбийн 80 жил буюу нүүб байгуулагдсны өдөр нэг өнөөдөр болж таарч байна тийм ээ. 10 сарын 24. За тэгэхээр бид хоёр нүүбийн тухай ярихаас өөр аргагүй ийм өдөр тохиож байна. За тэрнээс өмнө бас сүүлийн үеийн дэлхийн олон улсын байдлын талаар товчхон дурдмаар байна. За сүүлийн үед Украины асуудал энэ яаж харж байна вэ? Тэгэхээр хаанаас нь эхлэе гэж яг одоо Украины нөгөө Зеленский Трамп хоёрын уулзах шиг болно. Тэрний өмнөхөн Трамп Путин хоёрын уцаар явах шиг болсон. Ингээд тэрнээс ярих гэж юу? Тийм. Наашлах болох нь шинэ байна уу гэсэн чинь бас үгүй юм шиг байна. Тэр бас нэлээд цаг авахаар ажил. Гэхдээ би бүр их товчхон хэлчихье. Тэгэхээр сүүлийн үеийн байдал одоо яаж эргэж гэнэ үү гэхээр саяхан Аногийн ерөнхийлөгч Трамп Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинтай уцаар ярьсан. 2 цаг гаруй уцаар ярьсан гэж байгаа. Тэн дээр бол Украины дайн за тэгээд хоёр орны хоорондын харилцааны асуудлыг хөндөж ярьсан байна лээ. За тэгэхээр энд хамгийн одоо анхаарал татсан асуудал бол ерөөсөө ойрын үед Унгарын нийслэл Будапештэд хоёр улсын одоо тэргүүн нарын хэмжээнд уулзалт зохион байгуулъя гэж. Тэгээд тохирцсон байсан. Тэрнийг бэлтгэхийн тулд хоёр улсын гадаад хэргийн сайд нар өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Рубио, Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Лавров хоёр уулзаж бэлтгэлийг хангах хэрэгтэй байсан. За ингээд ер нь ажил эхлээд явж байтал саяхан одоо ерөөсөө өчигдөр байна уу уржигдөр мэдээгээр юу гэж гарч ийнэ гэхээр ерөөсөө энэ уулзалтыг цуцлалаа гэсэн мэдээ гарч ийн. Тэгэхээр хойшлогдсон уу цуцлсан уу би яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би бараг цуцлагдсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэр юунаас цуцлагдсан бэ гэхээр хоёр улсын гадаад хэргийн сайд нар яриад тэгээд тэр ярианы дунд ерөөсөө хоёр улс энэ Украины дайны асуудлаар ямар нэгэн тохиролцоонд хүрэх боломжтой юу үгүй юу гэдгийг л тодруулах гэсэн шүү дээ. Тэгэхээр тийм боломж гарах төлөвгүй болоод ирсэн учраас ерөөсөө энэ асуудлыг цааш нь одоо дээд хэмжээнд ярих ямар ч утга учир байхгүй боллоо гэж л дүнсэн болтой юм шиг байна. Тэгэхээр энэ чухал яриа бол тэгээд харамсалтай нэгэд болохоо байж байна л да. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлье л да. Энэ Америкийн том мэрэгжилтнүүд ч гэсэн их ярьж байсан. Би тэрнийг тухайн үед нь бол үзэж байсан. Энэ урд өмнө ч ярьж байсан. Ерөөсөө энэ Украины дайны асуудал хоёр улсын хооронд ерөөсөө яриа хэлцээгээр бол ойрын үе шийдэгдэх боломжгүй гэж. Тэр нь яагаад тэгж ярьж байгаа юм бэ гэхээр ерөөсөө хоёр улсын байр суурь бол ерөөсөө эрсдэс өөр ойртох ямар ч боломж байхгүй. Тийм учраас жишээлбэл Америкийн одоо тэр Чикагогийн их сургуулийн том профессор энэ асуудлаар байнга ярьж байдаг. Профессор Мейершаймер тэгж байна л да. Энэ бол яриа хэлцээний журмаар энэ асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр бол энэ бол ерөөсөө дайны талбар дээр шийдэгдэнэ. Тийм учраас бид нар бол ойрын хугацаанд энэ асуудал ингээд сайхан
яриа хэлцээний журмаар яриа хэлцээний журмаар яваад тэгээд одоо жишээлбэл ингээм таймны хэлцээр ч юм уу хэлцээрт гарын үсэг зурна гэсэн тийм боломж бол өнөөдрийн байдлаар бол харагдахгүй байна гэж нэг бус удаа ярьж ирсэн л да. Энэ бол яг л одоо үнэн болж таарж байна л да. Харамсалтай. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн үеийн байдал бол энэ байна. Энийг хоёулаа дахиад нэг өөр дугаараар задлаж бүр нэг тэгж ярьж байна тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн түүхэн дурсгалт өдөр болж таарч байгаа учраас нэгдсэн үндэсний байгууллага гэдэг энэ том дэлхийн одоо хамгийн том байгууллага, дэлхийн хамгийн том институцийн тухай одоо ярилцаа гэж бид хоёр шийдлээ. Тэгээд хамгийн гол нь манай Эрдэнэ чулуун сайд маань энэ одоо нэгдсэн үндэсний байгууллага гэдэг газар одоо баг бүх насаа өнгөрөөсөн сахуу. Одоо өөрийнхөө нөгөө дипломатынхаа амьдралын 80-90% энэ байгууллагад одоо зарцуулсан. 28 жил тасралтгүй одоо нүүбийн одоо ерөнхий ассамблеийн чуулгантаа орцсон гэж байна шүү дээ. Тэгэхээр бид бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын тухай Эрдэнэ чулуун сайдаас асуухаас өөр аргагүй юм бил. Ерөөсөө энэ байгууллагын тухай хамгийн сайн мэдэх хүн амьд энциклопеди юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр тэр том дэлхийн том талбар дээр одоо энэ олон улсын улс хоорондын дипломат ажиллагааны одоо тэмцэлтэй өрсөлдөөн одоо тэр халуун тогоон дотор хэрхэн яаж буцалдгийг би нэг биш удаагийн нэвтрүүлгээр танаас асууж мэдж явъя гэж бодож байгаа. Сонсогчдод хүргэе гэж бодож байгаа. Та тэгэхээр өнөөдөр энэ гурван чиглэлээр ярилцъя гэж хоёлаа шийдлээ тийм ээ. Тийм. Тэгэхээр түүхийн удас төсөвхий. Тэгээд дараа нь нүүбийн өнөөдрийн байдал энэ Украины асуудлыг нүүб одоо шийдэхэд нүүб одоо ямар үүрэг гүйцэтгэх юм бэ гэдэг юм уу. За тэгээд Монгол улс ба нүүбийн тухай тодорхой ярьж өгье. Бид нэг удаагийн юугаар бол нэвтрүүлгээр бол энэ ярьж барахгүй тийм ээ. Тэгэхээр хэдгэд удаа би яа гэж бодож байна. Та тэгэхээр өнөөдөр ерөнхийгөөс нарийн луу чиглэсэн маягаар ярьж өгөөч. За тэгээ. Тэгэхээр чиний тэр өнөөдөр их онцгой өдөр гэж хэлдэг нь яг үнэн. Яагаад гэвэл яг л одоо 10 сарын 24-нд 1945 оны 10 сарын 24-нд нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсан өдөр гэж тооцогддог. Тэгэхээр яг энэ өнөөдөр ийм сайхан өдөр бит хоёр энэ яг нэгдсэн үндэсний байгууллагын талаар ярьж байгаа нь бол бас их айтайхан их тийм зөв зүйтэй ийм сайхан өдрөө сонгож авлаа гэж бодож байна. Тэгэхээр нүүб бол одоо та нөхд маань мэдж байна. Нүүб бол ерөөсөө дэлхийн 2 дугаар дайны дараа л байгуулагдсан байгууллага шүү дээ. 1945 онд. Тийм 45 онд. Тэгэхээр эн чинь ерөөсөө л дэлхийн 2 дугаар дайны одоо төгсгөлийн нэг ёсондоо үр дагавар гэж шууд хэлж болно. Яагаад гэвэл тэр үед чинь одоо дэлхийн улс орнууд бол маш их олон одоо цэрэг тэгээд ард иргэдийн амь нас алдсан юм үеийн амь насыг хөнөөсөн тийм том дайн болсон юм. Одоо жишээ нийтдээ ерөнхийдөө 50-60 саяар яригддаг. Зөвхөн зөвлөл холбоот улс бол 27 сая хүн алдсан гэж байгаа. Герман одоо гол одоо төрөмгийлэгч орон гэхэд 22 сая хүн алдсан байгаа. Америкийн нэгдсэн улс, Англи хоёр нийлээд ойролцоогоор нэг сая орчим хүн алдсан байгаа. Тэг. Ингээд тооцоолоод үзэхээр ер нь ойролцоо тооцоо гарч байна л да. Тэгэхдээ энэ чинь би Европын орнуудыг яриаггүй шүү дээ. Тэр чинь одоо ингээд баг бүх баруун Европын орнууд чинь үндсэндээ Герман тухайн үед эзэлчихсэн байсан. Тэг. Тэгэхээр тэнд бол бас зөндөө олон сая хүн алдагдсан. Тийм учраас бол тэр 50-60 сая гэдэг чинь баг үнний талтай байхаа гэж бодож. 2 дугаар дайнд ялсан тал гүрнүүд нийлж бод энэ нүүбийг байгуулсан уу? Тэгсэн. Тэгэхээр одоо та нар бүгд мэдж байгаа 1939 онд дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн. Тэгээ 1941 онд одоо зөвлөл холбоот улсын хувьд бол эх орны дайн эхэлсэн. Тэгээд 45 оны 5 сард дууссан гэсэн. Гэхдээ яг 5 сард бас биш л дээ. Дэлхийн 2 дугаар дайнаар ярих юм бол 9 сард дууссан гэж үзэх ёстой. Яг гэвэл дараа нь Германыг буулгаж авсны дараа, Герман Итали хоёрыг буулгаж авсны дараа Японы
Японтой байлдаж 45 оны 9 сард буулгаж авсан. Тий. Тэгэж ярих юм бол ерөнхийдөө бол энэ тэгээд тэрний дараа бол ерөөсөө нүүб байгуулагдсан. Тэгэхээр анх ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулах асуудал маань бол ерөөсөө 1941 оны 8 сард бараг хэлсэн юм байна лээ. Тий. Өөрөөр хэлбэл дайн эхлээд явж явах энэ үед ерөөсөө энэ дайны дараа ерөөсөө энэ дайнаас одоо урьдчилан сэргийлэх олон улсын дэлхийн хэмжээний том байгууллага байгуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд бол төр засгийн тэргүүнээр бол хүрчээсэн. Тэгээ ерөөсөө энэ асуудлыг тэр үеэс эхлээд бүр 41 оноос эхлээл хоорондоо ярьж эхэлсэн байгаа юм. Тэгэхээр энэний нэг тодорхой жишээ гэж ярил тэг нүүбийн тухай тунхлал гэж Атлантын харт гэж одоо ярьдгийг. Тэрэнд Рузвельт, Черчилль хоёр гарын үсэг зурсан. Тэгээд 1942 оны 1 сарын 1-нд дараа нь холбоотой улсууд нь тэр хаартад Атлантын хаартад нэгдэж орсон юм байна лээ. Тий. Тэгээд ер нь бол тэрнээс хойш одоо Москвад тэгээд Тегеранд жишээл Москвад 43 оны 10 сард тэгээд Тегеранд 43 оны 12 сард нүүбийн тэр гадаад явдлын яамны сайд нарын хэмжээнд ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллагыг хэрхэн яаж байгуулах уу, ямар бүтцтэй байх уу, ямар дүрмтэй байх уу гэдэг асуудлыг гадаад яамны сайд нарын хэмжээнд яриад эхэлчихсэн байсан. Тэгээ эн чинь явсаар байгаад 1944 онд тэр Думбартон Окс гэж газар одоо үндсэндээ нүүбийн дүрмийн бүтэц тэгээд дүрмийн төслийг боловсруулах ажил үргэлжилсээр байгаа тэр үед дууссан байхгүй юу. Тэгээ 1945 оны 6 сард энэ ажил дуусаад тэгээд Америкийн Сан Франциско хотод 50 улс гарын үсэг зурсан байгаа юм. Тий. 50 улс гарын үсэг зурсан байгаа. Дараа нь Польшиг бас одоо анх гарын үсэг улсын анх гарын үсэг зурсан улсын тоонд оруулаад 51 болгосон. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нүүбийн дүрмд анх гарын үсэг зурсан 51 улс байсан юмаа гэж хэлэх үндэстэй юм. Тий. Тэгээд 1945 оны 10 сарын 24-нд одоо нүүбийг байгуулсан өдөр гэж тунхагласан байдаг. Тий. Тэгээд энэ чинь өнөөдөр нэг ёсондоо 80 жилийн хойно болж байна гэсэн үг. За манай улсын хувьд гэвэл одоо би зөв ганцхан юм дөрөд хэлчихье. Монгол улс маань 1961 онд нүүбэд элссэнийг та нар цөмөрөө мэдж байгаа. Гагцгүй 10 сарын 27-нд нүүбэд яг элссэн өдөр нь байдаг. Тий. Өөрөөр хэлбэл Монгол улсын тэр тухайн үедээ бүгд найрамд Монгол ард улсын төлөөлөгчид өөрийнхөө суудлыг нүүбээр эзэлсэн өдөр. Тий. Тэнд бол манай төлөөлөгчдийг хингуй цэвэг мэдгуй тэгэхэд гадаад явдлын яамны 1-р орлогч сайд байсан санагдаж байна. Цэвэг мэдгуй даргалаад манай төлөөлөгчийн тэргүүнээр дэш очсон байдаг. Тэгээд тэр өдөр нүүбийн гадаа манай улсын тугийг мандуулсан байдаг. Тий. Иймэрхүү үйл явдал болсон юм аа. За тэгээд ер нь 45 оноос хойш энэ байдлыг ингээд ерөнхийдөө нүүб хэр зэрэг ямар байдлаар үйл ажиллагаа явуулж исэн бэ гэдгийг би товчхон энд ярьчих гэж бодож байна. Цаг байгаа учраас. Тэгэхээр ерөөсөө 45-аас ер нь 60-аад оны их хүртэл болвол нэгдсэн үндэсний байгууллага хэрэг дээрээ Америкийн гарт байсан гэж хэлж бараг болно. Тий. Яагаад би гэж хэлж гэнэ үү гэхээр ерөөсөө л тэнд байсан 50 улс ерөөсөө л тэгэл нүүб Америк хэлцэж байгаа асуудлуудаар Америкийн байр суурийг дагаж явж исэн үг. Тэгээд тэр үед бүр тийм одоо томьёо гарч ирсэн байгаа юм. Механик олонх гэж. Тий. Mechanical majority гэж бүр бүх юм дээр Америкийн түүхэнд тэгээд тэр энэ хоёр үг тэгж бичигдсэн байдаг. Mechanical majority гэж. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөөсөө Америк дэмжиж байгаа бол бус орнууд нь үндсэндээ бараг дэмжиж лээдэг. Эсрэг санал өгч байгаа бол эсрэг санал өгж л байдаг.
Тийм л жишээ байсан. Гэхдээ яг тэр үед мэдээж яг социалист 6 7 орн байсан. Тэгээ та нар бас мэдж байгаа бах зөвлөл холбоод ус тухайн үедээ дэлхийн 2 дугаар дайнд их идэвхтэй оролцсон гэдэг утгаар Беларусь, Украин хоёрыг Нүбийн гишүүн орноор хүлээн зөвшөөрүүлсэн байна. Тийм үү. Тийм учраас жишээлбэл зөвлөл холбоот улсаас гадна 45 оноос эхлээд Беларусь, Украин хоёр бол Украин хоёр хэдийгээр зөвлөл холбоот улсын одоо бүрэлдэхүүн хэсэгт байсан ч нэгдсэн улсын байгууллагад тусдаа бие даасан улсын нэрээр явж исэн. Энэ бол сонин мэдээ бас байж магадгүй, хүмүүс бас мэдэхгүй байж магадгүй. Тэгэхдээ яг нарийн ярил бүр өөх түүхээр нь ярих юм бол ерөөсө тухайн үедээ зөвлөл холбоот улс ерөөсө өөрийн бүрэлдэхүүнд байсан бүх улс орнуудыг 15 улсыг Нүбийн гишүүн байх ёстой гэж хөөцөлж явж байгаад тэр нь бол юу яагаагүй. Бүтээгүй. Тэгээд яг Америк, Англи хоёр бол үндсэндээ юуг нь зөвшөөрсөн гэхээр ерөөсөө яг хамгийн том хоёр нь Беларусь, Украин хоёрыг яг бие даасан Нүбийн гишүүнээр бие даасан улсаар оруулчихъя гэж тохирцсон. Тэгэл 45 оноос хойш зөвлөл холбоот улс үндсэндээ 3 улс маягаар Нүбэд байсан. Тэгээд социалист орнууд байсан л да. Тэгээд Польш, Унгар, Чех, Örmen, Югослав гэл улсаар Болгар эдгээр байж шүү дээ. Тэд нар бүгдээрээ тэгэл орж ирсэн. Яг манай улс бол тэгэл яг 61 онд л хэлснийг бол та нар мэдж байгаа. Тэгэхээр тэр үед нэг тиймэрхүү байсан. 60-аад он гараад ирэнгүүт байдал бол нэлээд өөрчлөгдсөн л дөө. Хүчний харьцаанд маш их том өөрчлөлт гарсан. Ерөөсө 60-аад оноос эхлээд л ерөөсө колоничлалын хүлээснээс ерөөсө их олон улс Аз, Африк, Латин Америк орнууд энэ колоничлалын хүлээснээс ангиж ирж ирсэн. Салж ирсэн. Тэгэхээр эн чинь ерөөсө тэр улсууд чинь ерөөсө бие дагаал гарч ирээл тусгай тогтсон бие даасан улс болж гарч ирээл тэгэл нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болж ингээл хэсэг хэсгээр ингээл олноороо орж ирсэн л дээ нүг. Тэгэхээр ерөөсө одоо 60-аад оны эхнээс л бол ерөөсө энэ давлгаа бол ерөөсө маш их нэмэгдсэн. Тэгээ одоо бараг 80 гаруй одоо хөгжиж байгаа орн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болсон. Тэр чинь ерөөсө тэгэл тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр л ерөөсөө нэгдсэн үндэсний байгууллага чинь жинхэнэ нөгөө түгээмэл чанараа тэр үеэс эхлээл харуулж эхэлсэн л дээ. Тэгээ одоо түгээмэл. Өнөөдөр 193 улс Монгол улс бол 101-т нь байсан. Тэгээд манайх чинь 61 онд элссэн. Тэгэл 62 оноос эхлээд ерөөсөө Аз, Африк, Латин Америк орнууд бол ерөөсөө ингээл том давлгаагаар л орж ирээл Нүбийн гишүүн орнуудын тооч өөрөөсөө эрс нэмэгдээд явсан. 60-аад оноос хойш тэр Америкийг дагагч хэсэг бүлэг, зөвлөлтөд дагсан бүлэг өөр тийм бүлэг фракц үүсчихсэн. Үндсэндээ байхгүй байсан тэгэхүүтэй. Тэгээд яг одоо тэр чин тэр их олон хөгжиж байгаа орнууд ороод ирсэн чинь ерөөсөө хүчний харьцаа өөрчлөгдөөл яг нарийн ярил тухайн үедээ зөвлөл холбоот улс социалист орнуудын байр суурийг хөгжиж байгаа орнууд илүүтэй дэмжиж ирсэн. Энэ бол ерөөсөө тэнцвэр тэр нөгөө би түрүү ярьж ирсэн нөгөө механик олог гэдэг ойлголт чинь тэр үеэс байхгүй болсон үндсэндээ. Тийм учраас бол ерөөсөө тэнд Нүбэд хэлцэжсэн тэр олон одоо улс төр за тэгэл аюулгүй байдал зэвсэг хураах за тэгэл одоо бусад улс төр эдийн засаг нийгмийн асуудлууд ингээ хэлцэхэд бол тэр хөгжиж байгаа орнууд чинь үндсэндээ социалист орнуудтай бол нэг бүлэг болж бараг гарч ирсэн. Тэр нь бол ерөөсөө Нүбийн үйл ажиллагаанд бол маш их тодорхой харагдж илээсэн л да. Энд чинь жил болгон нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаас тухайн үедээ бол 500 гаруй тогтоол батлагддаг байсан байхгүй юу? 3 сар хуралддаг. Тэгээ жил болгоны 9 сарын 3 дахь 7 хоногийн 2 дахь өдрөөс Нүбийн чуулган эхэлдэг. Тэгээд үргэлжилсээр байгаад 12 сарын дундуур хурлан дуусдаг байсан байхгүй юу? Тэгээ бид нар чинь тэнд одоо манай төлөөлөгч очиход 3 сар бүтэн тэнд байдаг байсан. Тэгээд чи дотроо энэ чинь ерөнхий ассамбле тэгээд 6 гол хороо байдаг. Тэгээд манай төлөөлөгч ингээд 7 тийшээгээ тараад л хорооныхаа хуралд оролцоод явдаг байсан байхгүй юу? Тэгэхээр энэ Нүбийн оргил үе хийзээ вэ?
одоо тэр хөгжлийнх нь оргил үе гэж одоо хэлэх жаахан хэцүү. Зүгээр яг уу 60-аад оны одоо энэ ерөөсөө нүүб чинь ерөөсөө жинхэнэ түгээмэл байгууллага болоод ирсэн үе л дээ. Яг уу тэр үед чинь нөгөө 60, 70-аад он, 80-аад онд чинь бол нөгөө хоёр туйлт ертөнц байлаа шүү дээ. Тий. Тэр үед бол тэр хоёр туйлт ертөнц чинь ямар л байсан яг тэргээрээ л бүх улс төрийн асуудлууд чинь хэлэлцэгдэж улс орнуудын байр суурь тэргээр л тодорхойлогдож ирсэн. Тий. Тэгэхээр одоо тэр үеийг одоо оргил үе гэж хэлэх үү? Эсвэл 90 оноос зөвлөл холбоот улс задарснаас хойш оргил үе гэж хэлэх үү? Би одоо зөвлөл холбоотой улсын хувьд бол 90 оноос хойш оргил үе гэж хижээж хэлж чадахгүй. Яагаад гэвэл тухайн үедээ зөвлөл холбоот улс тэгээд дараа нь задраад Оросын холбооны улс болоод тэгээд 15 улс болж задарсны чинь дараа Оросын холбооны улсын байр суурь нүүбд бол ихээхэн суларсан шүү дээ. Тэгээ энэ тухай би ер нь ярих гэж одоо ярина л да. Тэгээ энэ яг юунд орж ирж байгаа. Нүүбийн өнөөдөр Монгол хоёрлогоо цагааж байгаа байл. Тийм үү. За тэгэхээр энэ дээр би ганцхан юм нэмээд хэлчихье. Энэ нөгөө хоёр одоо систем байс гадна нэг ёсондоо тэр үед ч бид нэр ярьдаг байсан. Одоо зөвхөн залуучууд мэдхээ байсан байж магадгүй. 3 дахь ертөнц гэж ойлголт гарч ирсэн. 3 дахь ертөнц гэдэг маань би одоо хэлж байгаа нөгөө хөгжиж байгаа орнууд чинь байхгүй юу. 60-аад оны эхнээс одоо эвсэлд үлнэгдэх хөдөлгөөн гэж бий болж эхэлсэн. Эний чи одоо гол зохион байгуулагч улсууд нь бол 4-5 улс байсан. Тэр нь бол Энэтхэг, Индонез, Югослав, одоо Энэтхэгийн одоо Нейру, Индонезийн Сукарно ерөнхийлөгч, хэн Югославийн Тито. За тэгэл хэн Бирэн байсан байх. Тэр одоо Мянмар гэж нэрээ солилцсон байгаа. Бирэн байсан санагдаж байна. Тэгээд 5 дахь улс нь аль нь нөлөөд би одоо яг санахгүй байна. Тэгэхээр энэ 5 улс чинь бол ерөөсөө их идэвхтэй. Тэр үед ч одоо Бандунгийн баг хурал болж исэн. Панчашилагийн 5 зарчим гээд гарч ирж исэн. Тэр нөгөө эвсэл нэгдээгөө орнуудын ийм бүлэг бий болгохын үндсэн тавигдж исэн үе байхгүй юу. Тэр чинь бол ерөөсөө 55 оноос л эхлээд энэ яриа явсаар байгаа л 61 онд байна уу да. Эвсэлүүд хөдөлгөөн гэж одоо бий болсон байхгүй юу. Тэгэхээр энийг бол 3 дахь ертөнц гэж үздэг. Тэгээд тэр 3 дахь ертөнцийн орнууд бол өнөөдрийн байдлаар бол 130 гаруй улс эвсэлүүд хөдөлгөөнд ордог. Тэгээд энэ нь бол улс төрийн асуудлуудыг хилцдэг. Эдийн засаг нийгмийн асуудлуудыг хилцдэг хөгжиж байгаа орнуудын бүлэг нь 77-гийн бүлэг гэж нэртэй байдаг. Анх байгууллагахдаа 60-аад онд анх байгууллагахдаа 77 улс байсан юм. Тэгээд 77 орнуудын бүлэг гэд нэрээр одоо хүртэл явж байгаа. Гэхдээ 77-гийн бүлэгт 140 гаруй улс ордог юм байгаа юм. Тэгэхээр ийм их том бүлэг бий болж ирсэн. Энэ нь бол одоо энэ яагаад ийм одоо эвсэлүүлэх хөдөлгөөн гэж бий болж гарч ирсэн бэ гэхээр ерөөсөө энэ НАТО Варшавын гэрээний орнуудын аль нэгэнд нь орохгүй аль нэгнээс ерөөсөө зайгаа барина. Тэгэхдээ олон улсын том одоо асуудлуудаар өөрийнхөө байр сууриас зарчмынхаа байр сууриас хандна. Тийм учраас 3 дахь ертөнц гэж өөрөө гарч ирсэн юм гэж тооцогддог л доо. Тэгээд энэ чинь одоо социалист орнууд хөгжиж байгаа орнуудтай бол гол асуудлаар нэгдмэл байр суурьтай байсан учраас би түрүүн хэлж ирсэн тийм ээ. Одоо эдгээр чинь гол одоо тогтоол шийдвэрүүд дээр бол санал нэгтэй байдаг байсан. Тийм учраас жишээлбэл социалист орнууд тухайн үедээ хөгжиж байгаа орнууд эвсэлүүд хөдөлгөөнийг ерөөсөө өөрийнхөө зам ёсны холбоотон гэж үздэг байсан. Тийм. Natural ally гэж. Тийм. Зам ёсны холбоотон. Тэгээ ингээд явсан. Тэгээд одоо тэр 70-аад оноос би бол бараг бүх чуулганд өөрөө оролцож байсан болохоор би одоо бүр сайн санаж байна л да. Хамгийн том одоо ялангуяа цөмийн зэвсгийг одоо хоригдуулах, хязгаарлах тухайн асуудал, аюулгүй байдлын чинь том асуудлуудаар ерөөсөө социалист орнууд хөгжиж байгаа орнуудтай бол хамт байдаг байсан. Тэгээд эсрэг санал өгдөг улсууд нь ерөөсөө их цоохон байсан. Одоо гол төлөв Америкийн нэгдсэн улс, зарим үед бол бүр одоо НАТОгийн гишүүн орнууд, зарим үед НАТОгийн гишүүн орнууд ч гэсэн зарим одоо жишээлбэл чухал зэвсэг хураах улс төрийн асуудлуудаар одоо Америктайгаач санал нийлэхгүй
өөр байр суурийг хэлж явж исэн удаа олон байдаг. Тий. Энийг бас би зүгээр хэлчихэн зүйтэй болов гэж бодож байна. За тэгээд одоо энэ өнөөдрийн байдлыг би товчхон ярив. Өнөөдрийн байдал бол яг өнөөдрийн байдлыг би 90 оноос хойш ярмаар байна. Ягаад гэвэл зөвлөл холбоол улс чи 91 онд задарлаа шүү дээ. 15 улсууд задарлаа. Энэ Зүүн Европын орнууд ихэнх нь үндсэндээ НАТОд гишүүнээр элсчихлээ. Тэгээ өөрөөр хэлбэл НАТО чинь би түрүүчийн юун дээр ярьж ирсэн санагдаж байна. Яагаад ер нь НАТО ингээд хэвээр үлдээд байгаа юм бэ гэж. Варшавын гэрээний орнуудын байгууллага бол ингээд үгүй болцоход байж хахад уул нь сөргөлдөж ийсэн НАТО нь бас адилхан л үгүй болох л ёстой байсан. Тэгэхдээ тэр үед бол ерөөсөө НАТО хэвээр нь байлгана. Оросын холбооны улсыг ерөөсөө сөгдүүлнэ. Бүх талаар бол сулруулна. Тэгээд ерөөсөө ганцаараа л дэлхийд ноёрхон гэсэн ийм л одоо ноёрхлын одоо өөрийн одоо номлолтой л явж исэн улсууд ч тийм. Америкийн нэгдсэн улс ч тийм. Америкийн нэгдсэн улс. Тий. Тэгэл ингээд явж исэн. Тэгээд яг хэрэг дээрээ тийм болсон л доо. Ягаад гэвэл 90-с 2000 оны хооронд байдлыг ингээд аваад үзэхэд ер нь бол Оросын холбооны улсын дотоод байдал маш их хүнд байсан. Эдийн засгийн байдал маш их хүнд байсан. Нийгмийн байдал бол туйлын хүнд байсан. Тэгээд бас ерөнхийлөгч нь бас нэг бас жаахан асуудалтай хүн байсан гэдгийг та нар маань мэдж байгаа бах тийм ээ. Тийм учраас бол ерөөсөө дэлхий дахина ер нь Оросын холбооны улсын одоо байр суурь бол ихээхэн сулрж ирсэн. 15 жил орчим тийм ээ. Тий 10-аас 15 жил гэж баг хэлж болно. Зөвлөлт холбоот улс Оросын холбооны улс доошоо Америкийн нэгдсэн улс дураараа дургсан юм. Тий, тийм л үе байсан. Тий. Тэгэхээр 2000 онд одоо Путин тэрийн зэрэгүүнээр гарч ирлээ шүү дээ. За энэ бол одоо үнэхээр Оросын холбооны улсд бол хамгийн чухал эргэлтийн үе болсон. 2000 онд. Тэгэл үнэхээр улс орноо бол ерөөсөө өөдөн татаал гаргаад ирлээ шүү дээ энэ хүн. Тий. Тэгэхээр бол энэ тэр тийм учраас тэр эхний тэр 10 жил гэж би яриад байна л да. Би өөрөө яг тэр үед нүбд байсан. 96 онд. Тэгээд тэр үед бол үнэхээр Оросын холбооны улсын байр суурь тэнд их суларч байгаа нь харагдсан л да. Та нар бас мэдж л байгаа бах анх нэгдсэн үндэсний байгууллага байгуулахад аюулгүй зөвлөлийн 5 байнгын гишүүн орон гол цөмийн зэвсэгтэй хамгийн том 5 орон гүрэн нүүбийн гол үндсэн байгууллагуудын даргалж ийсэн. Орны төлөөлөгчд нь. Тэгээ аюулгүй зөвлөлийг зөвлөл холбоот улс хариуцдаг байсан. Өөрөөр хэлбэл зөвлөлтийн өөрийнх нь элчин сайд хүн аюулгүй зөвлөлийн департаментыг даргалдаг байсан. Тий. Тэгэл Америк бол нэг нь, Франц нэг нь, Англи нөгөөх нь ингээд хуваагдчихлээсэн л да. Хятад колоничлыг устгах тухай департаментыг бол хариуцж ийсэн. Ингээд 5 хуваагдаад явж ийсэн. Тэгэхэд 90 онд одоо 91 онд зөвлөл бодулс задрахад ерөөсө зөвлөлтийн төлөөлөгчийн одоо гартаа барьж исэн том тэр департаментыг жишээл Америкийн нэгдсэн улс авчиж шийдэг. Чи Америк хүн авна гэдэг чинь тэгэл тэрс доор нь их олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь тэр доор нь ажиллаж байгаа улсуудыг чинь тэгэл хөөгөл өөрийнхөө улсуудыг тавьж байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бол тэгээд нүүбэн нарийн бичгийн дарга нарын газрын тухай би ярьж байна л да. Нүүбэн нарийн бичгийн дарга нарын газар гэдэг маань одоо нүүбийн ерөнхий ассамблеийн хурал зөвлөгөөнийг бүгдийг бэлддэг байгууллага байхгүй юу? Нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга бол улс төрийн албан тушаал бас биш. Энийг ойлгож авах хэрэгтэй. Тэ. Энэ бол засаг захиргааны албан тушаал. Анханасаа тэгд тохирч нүүбийн дүрмд оруулж өгсөн байхгүй юу? Тэм учраас зарим ерөнхий нарийн бичгийн дарга нар бол өөртөө улс төрийн янз бүрийн улс төрийн янз бүрийн алхам хийх гэж оролдож исэн нь бол ажиглагддаг байсан байхгүй юу тухайд. Тэгэхдээ нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргач нь бол зохион байгуулагч хүн болохоос биш улс төрийн албан тушаал биш гэдгийг бас бид нар мэдж байгаа. Манайхан бас мэдж байгаа хэрэгтэй. Тийм учраас тэр хүн бол нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний зөвшөөрөлтөөр сонгогддог. Энэ 5 улсын аль нэг нь эсэргэл санал байх юм бол тухайн хүн нүүбийн ерөнхий нарийн бичгийн дараагаар сонгогддог байхгүй юу? Тэгээ нүүбийн онцлог юу вэ?
За яг өнөөдөр бол яг мэдээж хэрэг ингээд зөвлөл холбоотос сулраад ирнэ гэдэг чинь тэнцвэр өөрчлөгдөд ирж байгаа үз. Тэгэхээр эн чинь тэнцвэр нь өөрчлөгдөд ирлээ. Тэгэл одоо эн чинь НАТОгийн гишүүн орнуудын чинь тоо 12 байснаа 32 болоод ирсэн. Эн чинь юу харуулж байна вэ? Хүчний харьцаа нүүбэд өөрчлөгдлөө. Тэгвэл хэний талд өөрчлөгдөв? Америкийн талд, НАТОгийн талд илүү өөрчлөгдлөө гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тийм учраас жишээлбэл одоо нүүбэд энэ зөвлөл холбоот улсын одоо Оросын холбооны улсын байр суурь суларч байна гэдэг нь үгээр л харагдаж байна л да. Тэгэхээр одоо бол яг та нарын чинь мэдж байгаа бах та одоо Украины асуудлаар чинь одоо ингээл санал хураалт болоход бол тэгэл Оросын холбооны улс бол цонх болоод яаж байна. Тэгвэл ер нь нэг цэдэгээр цонхч гисэн бас 40-50 улс энэ тогтоолыг чинь дэмжээгүй байдгийг шүү. Тэрнийг бас ойлгож авах хэрэгтэй. 193 улсаас 40-50 улс нь бол төдгөлдсөн санал өгдөг. Манайх бол төдгөлдөж байсан тухай үед бид нар бол зөв гэж одоо тухайн үед би ярьж ийсэн. Энд чинь хамгийн гол нь ийм дан яагаад үүссэн бэ гэдгийг учир начрыг ойлгож мэдчихэж байр сууриа гаргана гэхээс биш зүгээр нэг ийм дан гарчлаа. Тэгээд Оросын холбооны улс ерөөсө төрөмгийлэгч юм гэж тодорхойлчтой гэж болохгүй шүү дээ. Тийм учраас Украины дааны асуудал тодорхой ярьсан учраас манай үзэгчд бас тэнийг ойлгож байгаа байх гэж бодож байна. За ингээд Монгол улс юу одоо ингээд Монгол ба нүүбийн талаар би яриа одоо тий. За тэгэхээр ер нь явчлаа. Гэтэ дараа бид цаг гаргах. Би тэгвэл жаахан цаг дараа нь гаргах уу? Би товчхон тэгж ярий. За тэгвэл нүүбэд манайх бол элсэх гэж аль одоо тэгвэл нүүб байгуулснаас хойш л манайх тэмцэж эхэлсэн. Тий. Би одоо тухайн үедээ залуу зандан байхдаа одоо манай гадаад яамны бид ч олон улсын байгууллагын асуудал хэрэглээд эренгүүт одоо тэр архив материалуудыг үзсэлдээ. Тэгэхэд бол тэн дотор бол одоо 46 онд Маршал Чаулсангийн гарын үсгтээ анхны одоо өргөдлийг л би одоо харж ийсэн. Бид нар бүх материалуудын тухайн үед бол янзалж ийсэн байхгүй юу? Залуу ажилтнуудынд. Тэгэхээр энэ бүх юмнуудыг бол нүдэрээ харсан учраас бол их сонирм байдаг л да. Тэгээд манайх улс бол тухайн үедээ 8 удаа албан ёсны өргөдлөө өгсөн байгаа юм. 61 оны хүртэл тийм ээ. Тий, 61 оны хүртэл одоо 45-аас тэгэл 46-аас тэгэл 61 он хүртэл бол Монгол Улсын засгийн газар 8 удаа өргөдлөө өгчээсэн байгаа юм. Тий. За тэгээд мэдээж хэрэг аюулгүй зүйл дээр нүүбийн гишүүн орнуудыг сонгоход аюулгүй зүйлийн шийдвэр байх ёстой. Аюулгүй зүйлийн шийдвэр байх ёстой гагаас гадна аюулгүй зүйлийн 5 байнгын гишүүний нэгдсэн санал байх ёстой. Нэгэн эсрэг санал өгөх юм бол өргөдлөө өгч байгаа улс нүүбийн гишүүн болдоггүй. Энэ дэр би бас зүгээр өөх түүхээс нэг ярихад 46 онд байсан санагдаж байна. Цэдэн бол дарга нүүбэд очиж аюулгүй зовлолд үг хэлж ийсэн. Тэгээ буцаж ирээд тэр яваад ирсэн тухайгаа өөрөө манай нэг сэтгүүлд Монголын нэг сэтгүүлд очиад ирсэн тухайгаа бичсэн байдгийг би дээр үед уншиж ийсэн. Тэ яаж яваад ирв гэд. Тэгээ яг тэр үед бол одоо барууныхан аюулгүй зүйлд ямар асуудал тавьж ийсэн гэхээр гэдэг Монгол гэдэг чинь ер нь улс юм уу биш юм уу гэдэг асуудал тавьж ийсэн. Бүр тэрэн дээр. Тийм. Засгийн газар нь байдаг юм уу үгүй юм уу? Засгийн газар нь ямар шийдвэр гаргадаг юм? Юу хийдэг юм? Тэр талаар их тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгээ Монгол улс чинь хэдэн улстай дипломат харилцаатай вэ гэж асуух жишээтэй. Тэгэд манай улс нэг л улстай дипломат харилцаатай байдаг. Бид түрүү ярьжсэн шүү дээ. Тэ? Бид нар чи одоо 45 он хүртэл бол 45 оноос 61 он хүртэл яг социалист орнуудыг оруулаад манайх нэг 13-4 улстай дипломат харилцаатай байсан. Тэ. Яг энд чинь 47 онд энд чинь тусгаар тогтносон. Нүүбэд яг Монгол улсыг нэрээр нь дурдаад Монгол улс нүүбийн бүр эрт гишүүн байх бүрэн эрхтэй гэдгийг Энтхийн ерөнхий сайд найруу нүүбийн эндэр дээрээс ярьж ирснийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй. 40 онд.
40 одоо хэдэн онд би одоо их сайн санахгүй байна. Эхнээс нь л дэмжиж байсан. Тий, ерөөсөө л одоо найруу нүг дээр очиж үг хэлэхдээ л Монгол улсыг бүр нэр зохиж хэлж байсан. Энэ бол бас их гоё та баримтал да. Нөгөө замын усны холбоотой байна шүү дээ. Тэгээд ер нь манай эндтгэхтэй чинь болвол эртний одоо тийм харилцаа холбоотой байсныг хэлэх үү. Одоо бол тэр тусмаа одоо манай хоёр орны хоорондын харилцаа бол эн чинь оюуны одоо хөрш гэж одоо бид нар ч бас нэг үе ярилаа шүү дээ. Тий. Ягаад гэвэл хол байдаг гэж 2 3 хүн. За харамсалтай юм болж байна. Би одоо гол юмаа ярьж чадахгүй болох нь л дээ. За тэгэхээр товчхон гэж хэлэхэд за ингээд манайх 61 оны 10 сарын 27-нд тий одоо ингээд 101 дэх гишүүнээр нүүбэд одоо илссэн. За тэрнээс хойш одоо эн чинь 64 5 жил өнгөрчлөө. Энэ хугацаанд бол манай засгийн газар, Монгол улсын засгийн газар манай төлөөлөгчд бол нэгдсэн үндэсний байгууллагад бол баггүй хувь нэмэр оруулсан гэж би бодож байна. Энэ тухай би одоо ярих гэснээр тэгвэл хойшлуулад дараагийн удаа ярив. Өргөжлүүлээд ярих нь бас зүйтэй юм болов уу гэж байна. Цаг гаргаж иж ярив. За баярлалаа. За баярлалаа. Тэгээ бид хоёр бас нэвтрүүлгийнхээ дүрмийг жаахан өөрчилж байгаа. Нэг удаад л ингээд цаг гар яриад авах зэрэг бас жаахан хэвшиг урт юм шиг санагдаад хүмүүст бас залхуутай байж магадгүй гэж бодоо. Ерөнхийдөө дээдтэй бол 35 минутаар хязгаарлая гэж байна. Тэгээд 7 хоногт бол яг нэг 2 удаа цаг нараа хараад боломжтой үед яваад лээ гэж. Боломжтой бол. Өнөөдөр бид хоёр одоо үүний дараа дахиад нэг бичлэг хийж орчиход 2 өдрийн дараа дахиад цагцах санаатай. Тийм ээ. Иймэрхүү маягаар явъя гэж бодож байгаа. Ингээд баярлалаа та бүхэнд. Өнөөдрийн нэвтрүүлгүүгээр өндөрлж байна. Дахин уулзлаа баяр таа.